косинус 2-ыг үржих нь арксинус 9-ний 4 язгуурдугаар 3. Энэ илэрхийллийн утгыг олъё. За энэ бодлогыг бодохын тулд биднэрт косинус 2 альфагийн тэнцүү. За энэ арксинустай байгаа учраас нэгээс засах нь 2-ыг үржих нь синус квадрат альфа гэсэн энэ томьёог хэрэгүүл. За энэ томьёосоор энэ илэрхийлэл маань юутай тэнцэх вэ гэхээр нэгээс хасах нь 2-ыг үржих нь синус квадрат альфагийн оронд энэ байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр арксинус 9-ний 4 язгуурдугаар 3 бол. За мэдээж хэрэг синус арксинус энэ гэдэг бол 9-ний 4 язгуурдугаар 3 нь гарч ирнэ. За тэгээ эндээ квадраттай учраас энэнийг квадратуулна. За урталт нь 2-ын тоогоо тэрний урталт нь ийм баг. За ийм боллоо. Энэний илэрхийллээ бодоод бидний болгоны хариу гарч ирнэ. За нэгээс хасах нь 2-ыг үржих нь. За энийг квадрат зэрэгжүүлэх юм бол 9-ийн квадрат 81. За энэ 4-ийн квадрат 16. Эннийх нь квадрат 3 учраас 16 3 хожлоод 48 бол. За энийг чааш нүчих юм бол нэгээс хасах нь 81-ний 96 болно. За тэг ерөнхий өргөхлөөр 81-ээс 96 хасахаар хасах тэмдэгтээ ингэж гарч ирнэ. За жишээ 2. Косинус 2-ыг үржих нь косинус 4-ний 1 гэсэн бодлого өгдөг. За эндээ аркосинустай байгаа учраас бид ийм томьёо ашиглана. Косинус 2 альфа гэдэг бол 2-ыг үржих нь косинус квадрат альфагаас хасах нь 1. За косинус квадрат альфа гэдэг бол ингэж задарч болдог, бас ингэж задарч болдог. За тэгээ энэ бичсэн томьёосоор энэ юу болох вэ гэхээр 2-ыг үржих нь косинус квадрат тэгээд аркосинус 4-ний 1 хасах нь 1 бол. За мэдээж косинус гээд аркосинус 4-ний 1 гэдэг бол 4-ний 1 гарч ирнэ. За тэгэхээр 2-ыг үржих нь за энэ 2 дүний 2. За тэгээд энд байгаа илэрхийлэл маань 4-ний 1-ийн квадрат болно хасах нь 1. За 4-ний 1-ийн квадрат бол 16-ны 1 2-оор үржүүлчихээр 8-ны 1 болно. 8-ны 1-ээс 1-ийг хасахаар хасах тэмдэгтээ 8-ны 7 болно гэсэн.